5 дугаар асуултанд хариулахын тулд бид өмнөх 4 дугаар асуултанд хариулсан аргаа хэрэглэх боловч бид энд нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр v-in гэдэг энэ хүчлэлээр 2 удаа маус нэгээ дараад тэгээд энэ initial value гэдэг нь 3 болгоод plateau value гэдэг нь 0 болгоод окей дарна. За тэгээд өмнөхөө адилаар трана дарна. Тран дээр 2 наноsekунд тогтсдог анхаарна уу? Энэ тог ерөөсөө өөрчлөхгүй. За тэгэхээр манай нэг хүснэгт маань ийм харагдаж байгааг харж байгаа. Тэгээ бид нар болохоор VOH-тэй аль хэсэг тогтолж байгааг нь олох хэрэгтэй. Гэтэл энэ маань ерөөсөө огтлцоогүй байгааз. Тэгэхээр бидний хийх нэг арга бол хугацааны интервалаа өөрчлөх. Хугацааны интервалаа хэрхэн өөрчлөх вэ гэхээр энэ 2 наноsekунд байсан бол бид энийг өсгөж 20 ч юм уу 25 ч юм уу. За амархан байх хүтнээс би 20-ыг сонгоё. 20 байхад энд хаана огцолж байгааг нь харж байгаа. Тэгэхээр би энэ цэг хаана байгааг олоод түрүүнийхээ хариун дээр орлуулахад зөв хариулт маань гарч ирэх болно. Ингээд бид 5 дугаар асуултанд хариулж эхний туршилтын даалгаврыг хийж дуусглаа.